Би үүнийг үнэмшлэх шаардлагагүй байх. Би хэдэн өдрийн өмнө Шааныг Ваншиттонтой мэдлэгийг гуйсан нэмэлт түүний талын төлөвлөгөөг нөлөөлөхгүй. Ваншиттон чи юу гэдэг нь Шээ гэр бүл бүгдээрээ зугтсан гинэ. Асуур эзэнтэй магадгүй би сүүлийн өдрүүд Шээ гэр бүлээр хэтэрхий шүүнд олсон бол да тэд бүр мөс бутарч өөрсдийн эзэмшлийн хөрөнгөө бизнесээ хүртэл ямар ч сандалгүйгээр орхиод өссөн. Бид тэднийг хааш нуугдсныг мэдэхгүй байна. Ваншиттон миний бодлоор чи хуурцсан юм байна. Луухай хүчээр дайчлаж Шээ гэр бүл ялангуяа тэр Шээ Янг хаана байгааг олж мэд. Асуур эзэнтэй бидний нэсэн мэдээлэл бол Шээ Янг одоо хотын төвөөр жагсаж авна гинэ. Тийм ээ тэгээд мэдсээр түүний үзүүлбэрийг тойрсон шууган маш их байгаа бөгөөд түр өөрийгөө нуух ямар ч бодлогогүй байна. Энэ ямар галзуу баян айлын эрх баян хүүхэд вэ? Бол гудамжаар ингэж жагсаж явдаг байна. Ингэж замын хөдөлгөөнөөр саадлуулж байгааг мэдэхгүй байна. Дээр нь хэн байгааг мэдэхгүй ч бодох үед л уур хүрээд байна. Гэтэ би нэг ч алхам хөдлөж чадахгүй байна. Эзэнтэй хэрэв та наранд бие ээхийг хүсэж байвал та арай тухтай газар оч бодлоогүй юм уу? Яагаад заавал ийм чимээ шугамтай газар ирэх хэрэгтэй вэ? Чи ойлгохгүй сайн хүмүүс намайг зодохыг хүсэж байгаа ч надад хүрч чадахгүй байгаа нь энэ мэдрэмжинд би дуртай. Дээрээс нь би хэн нэгнийг хүлээж байгаа учраас ингэж байгаа юм. Түүнийг ирэхээр нохой шиг салхилуулах бодолтой байна. Чэн Хуан уудлага удсан байна шүү. Шиан чи миний өгөөж чамд өгсөн бэлэг чамайг өөрийгөө эргэцүүлэн бодоход хүргэсэнгүй. Харин чи үүндээ таашаал авч байна уу? Өөрийгөө эргэцүүлэх бодох гинэ. Чи өөрөө л тэнэгт амжсан аавраагаа цацаж өөрийнхөө хүслээр хүмүүсийг өдөж өөрийгөө дээрлүүлсэн тодорхой байгаа. Яагаад чиний хийсэн зүйл миний буруу юм шиг яриад байгаа юм бэ? Чи ч ярихтаа сайн юм аа. Гэтэ би чамтай дахиж тоглох хүсэхгүй байна. Тиймээс чи надад үхээд өг 8 бэрхшээл хөврөгч тэр гэлбэрэх гэж байна. Зүхтаа тамийн хүүтэн төлн шатсаар чи диваажнд очихгүй тамдч унахгүй дахин өрөх 6 замын алин руу ч орохгүй. Ийм зөвшөөрөлтэй амьтны байсныхаа төлөө чи ийм төсөлтэй байх ёстой. Одоо Шээ Янг алсны болохоор Шээ гэр бүлийн үлдсэн өрөвдөлтэй гишүүдийг үргэлжлүүлэн хайх уу? Эсвэл Шиан чи юу зөвхөн чамд л азтай тохиолдол байх ёстой гэж үү? Чэн Хуан чи муу бацаан чамд хэлэх үг байна уу? Чаддаг юм бол 8-8 байр гүлэг минь. За яг чи харах шиг сайгүй нуугдах дуртай юм бол би ч гэсэн чамтай тоглоод өгье. Сонсноо өвчин болсон нууцлаг бар хүн манай хотод ирсэн гинэ. Би хэдий мэдсэн интернет байгаа 6 бодвол тэр нэлээд царайлаг хардаа. Хөөх ямар царайлаг юм бэ? Өөрийгөө алдартай болж чадах байж яах гэж ийм маркетинг хийдэг байна. Хэн мэдэх вэ дээ? Сайн мэдгүй намайг Янг гэдэг. Өнөөдөр би та бүхэнд урд нь харж байгааг үнэхээр хөгжилтэй тоглоомыг танилцуулъя. Илүү нуршилгүй хэрвээ чи миний анд бол намайг зохиод унах. Тэр мөн байна. 6-наас ч илүү царайлаг. Гэхдээ түүнийг харангууд яагаад ийм зүрхэнд ойлгомжгүй уур бүсэлж эхэлвэ? 100,000-ийн төлөө байх нь хамаагүй. Би зүгээр түүнийг нүдмээр байна. Хол замаас зайл. Хэрвээ чи андан юм бол очиж цогсон унгаагч та нар охид юунд шуугилаад байгаа юм бэ? Яагаад зөвхөн залуус хийх ёстой гэж би ч бас түүнийг цохиж унгаагамаар байна. Орчин үеийн ертөнцид үнэхээр гайхалтай. Хэрвээ хэдий би видео үзчихээс үүслийн оноо цуглуулж чадахгүй ч миний нэр хүнд улам бүр тархаж би илүү ихийг авч байна. Түүний ачаар сул цагаараа хийсэн ганц зүйл бол 8 зовлонгчдын дэргэд сайжруулах хайргүй нэгэнтэн байх. Там өсгөлн цүнс амьтан нэг бурхнаас өндөрлөх хоорондын завсар эзэмсэн байдал. Нөгөө энэ чөтгөрийн техник өглөлийн аюулын хувьд цэцэн гэрний уруугаас доогууш нууцлаг байдлын хувьд хамаагүй дээр юм. Мөн 6 хүслийн дотоод чөтгөрийн мантараагаас нэлээд нээх муу гэж бодохгүй байна. Үүслийн оноо 1404 жишээлбэл хайргүй нэгэнтэй хамт
хамт байхын хувьд ойр очин нэхийн нэг над руу уурлахад миний өчтөрийн нэрийг нэмэгдэх бөгөөд энэ өсөлтөд бараг хязгаар гэж байхгүй. Харамсалтай 8 зурмжуудын техник бол цэцэн хэлний урууны хооронд зөрчилдөг бөгөөд зөвхөн системийн хүч чадал миний тусад зэрэгцийн орчиж байгаа тул одоо тэдний нэгтгэх боломжгүй. 8 багшин золжтон энерги чанар нь цэцэн хэлний урууны жинхэнэ энергиэс муу тул их байгаад утгагүй. Тийм учраас би одоо хүртэл төрлөг хүрээний хүч чадаагүй бөгөөд олон төрлийн эсвүүд авахтаа гацчихад байна. Чен Хуаны хувьд зочлон цаланган зогтолтой ноён вангийн мэдээлэл нэмэгдэхэд тэр эхнээс эцсээ хүртэл зөвхөн миний араас хөөж тоостомд агтаас юу ч хийж чаддаггүй. Би энд байна. Би дахиад ичглээ. Чамайг чаддгийм бол цохооч. За эхэндээ би тэр хүмүүсээ авчирч намайг бүслэх гэж их л сүжгэнсэн. Энэ нь үндсэндээ ямар ч хэрэггүй гэдгийг ойлгоод удам бүр цөөн ирдэг болсон. Энэ бол миний зутах зам. Үүндээ би одоо түүний баг зэрэг санаж байна. Ноён Ван. Өдрүүд тоолбол нөгөөдөр бол 3 сарын хугацааны сүүлийн өдөр. Ноён Вангийн нэвтрэлт бараг дууссан тул эцсийн онд тооцоо бодох бэлтгэл цаг болжээ. За болж би ойлголт зав эзэн шээ. Пүү эцэст нэг юм энэ өдөр ирлээ. Ямар өдөр ирсэн гэж хэлв. Дайны бурхан асуураа. Дайны бурхан өөрийн биеэр хурлаж ирж бидний хүндийг огт мэдээгүй. Шин сэтгэлээс гүнээ уушлахгүйж байна. Зүгээр дээ. Би чамайг ярилцах асуудал байгаа тул хэнд ч бидэгдүү завьд ганцаар чамтай уулзахаар ирсэн. Сая чи уцаар хинтээ явж байсан байв. Яагаад надад залуу эзэн шээ гэдэг үг сонсогдсон мэт санагдав. Дайны бурхан ажилдаа хэдүүндээ их дарагдсан тул ядарсан таныг буруу сонссон байх. Би хүмүүстэй гараа байнга угааж байхыг сануулах гэж оролдсон юм. Чи намайг андуурсан гэж удаа юу? Луахо очиж түүний утсыг ав. Луахо чи дүлий юм уу? Тэд яаж дүлий байх юм бэ? Тэд зүгээр. Хаха. Тэд мэдээж дүлий биш. Тэдний огт авахгүй байгаагийн шалтгаан нь тэд хөл зүглэхгүй байгаа юм. Агуучдын цэнгэлийн урлаг миний хойд нас там байг. Ван шатан чи манавч чи надтай ингэж харцдаг байх нэ. Хэрэв би чамайг дэлбэлээгүй бол чи над цаг очиход сайн даавар дураараа туслахгүй байсан биз дээ. Би тийм биш. Би тийм гинэн биш. Чен Хуан миний турааны урлаг хичнээн сайн байлаач энэ байдлаас амархан гарч чадахгүй биз дээ. Юу энэ яаж боломжтой гэж. Ван Шидён чи иймэрхүү өчүүхэн зүйлийн мэхийг намайг зайлуулж чадна гэж бодоогүй биз дээ. Мэдээж 1-2 хүн өчрөхгүй. Гэтэ зөвхөн дайны бурхан зүнчүүд намайг урвсан гэж бодож байна уу? Үннийг хэлэхэд би чамайг өнөөдөр ирнэ гэдгийг аль хэдийн мэдж байсан. Өнөөдөр бол чиний сүүлийн өдөр. Ноён Ван та бидний өнөөдөр дайны бурханы эсрэг зогсох гэж дуудсан юм уу? Юу биднийг уруудахтаа дайны бурханы хэрэг зогсно гэж би хэлээгүй үсттэй. Ноён Ван та галзуурчхаа юу? Амаатад. Та нарын хинээс илүү их айж байна. Чен Хуанаас уу эсвэл надаас уу? Бүгдээ давш. Тэнгүүд та нар шиг хавжууд намайг эсрүүцэн гэж юу? Хангалтгүй байна. Энэ өчүүгийн дэлбэлтүүд түүнийг алахгүй гэж бүгдээрээ дээр. Эзэн танд ноён Ван болон бусдад туслах ямар ч бодол байхгүй юм бололтой. Би яагаад тэдэнд туслах ёстой гэж Чен Хуаны доорх эдгээр хүмүүст бол хэрэггүй навшнууд. Тиймээс тэдний хоорондоо тулдуулахад буруудах зүйлгүй үстэй. Ямар ч ноён Ван удаан тэсэхгүй гэж би бодож байна. Би 8 гишүүнчдийн техникийг эзэмшсэн. Тиймээс энэ тулааны урлаг ямар жигтэй болохыг сайн мэдж байна. Түүнчлэн Чен Хуаны 8 гишүүнчдийн техник эзэмшсэн төвчний минийхээс ч өндөр тул жинхэнэ тулааны болоход энэ залуу мянган тунтажаас жилүү бардан байх магадaltaй. Бүгд ноён Ваны хүний амил золиослогч бөмбөгөөр дийлэхээр хамаагүй давсан хүчтэй. Би хөдөлж бэлтгэлээ хангаж эхэлсэн дээр. Гол дүр болох дайны бурхан угтан гарлаа. Амьтны бэрхшээл. Чи энд байна уу? Чен Хуан. Ноён Ван танай хүмүүсийг дагуулан чамайг булсан байх бий гэж санаа зовж байлаа. Гэхдээ чи нэлээд бурдам нэгэн юм шиг байна. Зөвхөн тэднэр намайг гэмтэн гэж бодоо юу? Чи намайг үнэхээр дутуу үнэлжээ гэсэн чи өнөөдөр эцэст нүүрээ хавлахыг хүсв үү?
Эсвэл мэдээж сайн ч бай, муу ч бай, би бол манай гэр бүлд амьдарч байсан миний эцэг эхийн хүргэн бид сүүлийн 3 жилийн хугацаанд маш сайн харилцаатай байсан болохоор чамд нүрээ харуулахгүй байх нь дэндүү зохисгүй хэрэг. Шиан одоо байдал иймд тулчгаад байхад тэр хуучин зүйлсийг сөхөх нь миний уурыг хүргэнэ гэж бодсоор л байна уу? Би энд сайхан зөв бэлдсэн тэднийг хараад чи ямар хариу үзүүлэхийг тэсэн ядуу хүлээж бай. Гав Чэ Хуан бидний одоо сул Чэн Хуан бид сүнс болсон чамайг зүгээр өнгөрөөхгүй мөө. Чи аим шин үхэх болно. Чэн Хуан чи яаж зүрхэлж бидэнд ийм зүйл хийж чадваа? Ямар байна чи Шэян миний бүтээлийг юу гэж бодож байна? 8 бишрэн чөтгөрийн техник амьтны бэрхшээл нь хүмүүсийг генетикийн төвшөнд өөр төрөл зүйл болгон ургаж өөрсдийн хүсэл зорилгыг дагаж чадахгүй мал болгодог. Хамгийн аимшигтай нь хувирсан хүмүүс ухаан санаагаа хадгалж үлддэг бөгөөд өөрсдөө эдгээр хүн бус аимшигт амьтан болохыг арчаагүйгээр харахаас өөр аргагүй болдог. Энэ Чэн Хуаны ашигласны төгс чөтгөрийн жагалан техникийн аймаа золиослог бөмбөглөлтөд тэмцэх арга нь энэ гэж үү? Гэхдээ энэ үнэхээр үр дүнгээ өгчээ. Одоо тэд өөр төрөл зүйл болгон хувирсан. Би тэднээс төгс чөтгөрийн цэнгэлийн техникийг ямар ч шинэ тэмдэг мэдрэхгүй байна. Төөх би ч гэсэн тэр мэхийг ашиглан чадна гэж гэтээ үүнийг хөхн дээр ашиглан санаа олохуц тийм сэргэлэн байгаагүй. Би сая бодлоо л доо чи ёстой галзуу солиотой навш юм аа. Цэцэн элдний хуруу. Хэдийгээр Шэян бас азтай тохиолдол учирсныг мэдж байгаа ч тэр яаж ийм аимшигтай планы урдлыг эзэмшиж чадваа? Энэ техник бүр буцааж болдог юм уу? Чиний хурууны техник үнэхээр гайхалтай юм. Би галт зэвсэгч гэмтэж чадахгүй гэтэл чи нэг цохилтоор гэмтэж эхлэв. Харамсалтай миний гайхамшигт планы урдлыг ямар мундаг болохыг мэдэхгүй энэ өчүүгэн шарах надад цаад болохгүй. Би түүний цээжинд ийм том нүх гаргачаад байхад тэр юу ч болоогүй юм шиг ажиллаж байна гэж үү? Энэ чадвар миний эзэмсэн 5 бэрхшээлийн дунд байхгүй гэхээр энэ үлдсэн 3 бэрхшээл аль нь юм бол? Чамайг дахиад хэд завчин дараа өнгөрч болно доо. Чи намайг хэдэн ч удаа завцснаад цаад болохгүй. Түүнээс гадна адилхан хариу үйл барихгүй байх нь илдэг бус хэрэг Шэян хэдэн төмөн сүнсэнд идүүлэх ямар үед ямсаад үз. 8 бэрхшээл өсгөлн сүнсний бэрхшээл. Зэнгийн тэнгэрийн цохилт. Өсгөлн сүнсний хүндрэл нь чөтгөрийн энергил алгандаа хөндлүүлдэг. Зан дайсны бич шахаж идэж устдаг. Энэ тасалдуу гэмтэж учруулдаг хөдөлгөөн юм. Чөтгөрийн энергиас үүдэлтэй эдэмхийн нөлөөний улмаас Чэн Хуан ойн тусгалд өртөөгүй. Гэсэн эдээч тэр зөвхөн өөрийгөө гэмтэх зайлсхийж миний хамгаалтыг нэвтэлж чадахгүй хэвээрээ байна. Ямар хачирхалтай планы урдлаг вэ? Довтлогод хүчтэй гэтэл хамгаалагч бас хүчтэй гэж үү? Тэгвэл сүнсний довтлого ямар байдгийг харцгаая. Энэ зохисолт Чэн Хуан нэг буддаагаас нөгөө буддын хоорондох хүндрэл яг ашиглах гэж байна. Гэтэ тэр хөдөлгөөн миний эсрэг бараг л хэрэггүй дээ. Чэн Хуан новш гэж би чамайг эцэстэн доллоо. Чи Шэян гэр бүлийн унгаагаа зогсохгүй Жан мужийн бүх томоохон гэр бүлүүдийг өмүүлсэн чи энэ мужийн суурийг устгахыг хүсэж байна уу? Чэн Хуан чи үнэхээр зөрөгтэй юм. Чэн Хуан манай мужид чамд гიშгэх газар байхгүй болсон. Энэ хідээ ирчихвэ тэдний ааш авирт Чэн Хуаны бурхад ба чөтгөрийн адилхан жигсэлтэн чадвар оюун ухааныг бууруулах нөлөөлсөн байна. Та нар юу хийж байгаа юм бэ? Энд аюултай яг одоо явцгаа. Явхаа. Бид өнөөдөр Хуанаас хариугаа авалгүйгээр явж чадахгүй. Нэг буддаагаас нөгөө буддагийн хооронд буддаа гэж үгүй. Мөнх бусын ертөнцийн буддагийн байх үед бол буддаа. 8 бэрхшээлийн хүндрэлийн нэг буддаагаас нөгөө буддагийн хоорондох хүндрэл. Нэлээд сүртэй юм. Анхдаж бурхны жинхэнэ тэмдэглэл таринтай өрсөлдөж чадхаар юм. Гэхдээ харамсалтай нь миний эсрэг хэрэггүй юм дээ. Будда бид бүгд гэгээр л авчирч мөнх бусын ертөнцид залгарчээ. Эрхэм будда маань би хүнд үүрийн сад тогтохоор дардсан байна. Би яах ёстой вэ? Будда ертөнцид орчих үед би ертөнцид орсон мөө будда мөнх бусд гэгээр л авчрахгүй үед би мөнх бусд гэгээр л авчирна. Буддагийн сургаалыг дагахаас өөр гэгээр л төрөх зам үгүй. Зүгээр яргачны хутгаа тавиад Будда бол чиний энэ насны үйлдэл өөрийн саад тогтворыг хэн гүн зөвхөн дараа төрөлдөөл чи Деважингийн жаргал үзүүлсэн. Зөвхөн дараа л төрөлдөөл Деважингийн зарлал үзнэ. Эрх мэдээ тэгвэл
Дараа төрөлдөө дахин уулзцгаая. Нэг буддаагаас нөгөө буддагийн хүндрэлэн сүнсэн давталгааны нэг төрөл. Бүгд буддагийн ашигласан өөрийн адилсал будда болон хувирдаг бол нэлээд хорлонтой техник юм. Будда бол бүх амьдралын амьтдын зовлонгоос гítэлгдэг энэрэнгүй нэгэн. Гэтэл чи энд хүмүүсийн амиа хорлохыг ятгах байна уу? Чи үндсэндээ хүмүүсийн худал хуурмгаар төрүүлж байна. Чи гимшиг гэж юу байдгийг мэдэхгүй юм. Гэхдээ хэрэг чи миний авралыг гэрэлт зарчимлыг дагахгүй бол би чамд буддын сургаалыг хязгаарлалгүй үзүүлнэ. 100 цэцгийн хатгалт. Чи буддагийн дуу тоглохоо дундчхоод өөрийнхөө нэрийг чимтгэхэ байчихсан юм уу? Чи хүмүүсийн өөрсдөө алхтал ятгах дуртай юм бол би ч бас чиний диваажин илгээе. Бүх чи энэ ямар хөдөлгөөн ямар ч нөлөөг үзүүлэхгүй гэж бодсонгүй. Гэхдээ зүгээр дээ бидэнд хангалттай цаг хугацаа байгаа. Тиймээс би чамайг дураараа тоглож чадна. Чамайг аргаа барих мөч хүртэл. Будда энэ ертөнцийг дахин орхилоо. Эрхэм будда намайг бүү орхиоч. 8 хүндрэлэн чөтгөрийн энерги үнэхээр цэцгийн элдэнд жинхэнэ энерги болгон хувиргаж болох юм. Гэхдээ эдгээр хувирахын тулд мах зэрэг багч гисэн энэ намайг 100 цэцгийн хатгалтыг хийгээд хэрэглэх болгондоо сэргэхийн тулд нирваны ураг ашиглах хүндрэлээс аварч байна. Тэр навч Чэн Хуан үнэхээр үхтээ маш их баяртай байсан тул түүнд өөр ямар нэгэн залбим их байсан байх болтой. Шиан бид дахин уулзлаа. 8 бэрхшэлийн 3 дахь 3 гамшигын бэрхшээлийн тэтгэрэлт 3 дүрлэлт гайхамшиг нирван ба дахин төрөлт. Тэр өөр хүний биеийг ашиглан амьдсан гэж хараалаад би ч гэсэн энэ мөхийг мэдэхгүй шүү дээ. Би үүнийг их хүсэж байна. Чи амьлчхаас шууд зутаагүй бүр өмнө өсөж гайхуулах зоригтой юу? Чи ийм гайхуулмад дуртай юм бол чамайг дахиж нэг алъя. Цэцгийн элдний руу 100 цэцэг хагдралт. Нэмэргүй Шиан би чиний энэ хачин туран техник хүчийг ертөнцийн мэдлэгийн бэрхшээлээр харчихсан. Энэ надад дахин нөлөөлөхгүй. ертөнцийн мэдлэгийн бэрхшээл энэ их нь 12 гавья эсвэл гигантуудын нэг дараалтад 2 удаа өртөлгүйгээр скем төвшний төвшний онцлогтой адил юм. Өөр хүн биеийг ашигласан амьдлалтай нийлэхээр миний эзэмшиг 8 бэрхшээлийн чөтгөрийн техникийн 3 дахь хүн бэрхшээл нь хүнийг бараг ялагдашгүй болгодог юм. Хэрв энэ өөр хин нэгэн бүр үндсэн ертөнцийн төрөлхөөний мэргэжилтэн байсан ч энэ Чэн Хуаны эсрэг богино хугацаанд юу ч хийж чадахгүй байсан. Харамсалтай нь ертөнцийн Чэн Хуанаас гадна 8 бэрхшээлийн чөтгөрийн техникийн талаархмыг сайн мэддэг хүн бий. Шэян хэрв чи одоо дуулууртай бууж өгөөд эзэмшдэг нууцлалын үүдээ надад өгвөл би чамайг амар тайван өмгөрлөе. Эсбөгөөс яг л тэдэн шиг амьдрал үхлийн заагт гацаах болно. Энэ планы үр дүн хэлэхэд дэндүү эрт байна. Тийм биш гэж үү? 8 бэрхшээлийн чөтгөрийн энерги түүнийг бүх шид хүчний эсэх үсвэр юм. Энэ байхгүй бол ямар ч хүнтэй хүчтэй байсан ч ямар ч чадваргүй хэрэггүй. Түүнчлэн чөтгөрийн энерги бусдын ухаан хэрэглэгчд хандуулсан уур хөлөнгөөс үүсдэг. Тиймээс учир нь Чэн Хуан эдгээр хүмүүсийн энд авчрахын тулд амьтдын бэрхшээлийг ашигласан юм. Хүчээ үрсэн хэрэг чи энэ мөхийг надад дахин авил учруулж чадахгүй. Шиан эдгээр хүмүүсийн миний чөтгөрийн энергийг сэргээгээд ашиглаж болохыг анзаарсан бололтой. Гэхдээ Шиан 8 бэрхшээлийн чөтгөрийн техникийн хамгийн хүчирхэг зүйл нь планы өрсөлдөгчийн үүсгэсэн уур хөлөнгийн шингээд чөтгөрийн энерги сэргээх чадвар юм. Өөрөөр хэлбэл чамайг амьд байгаа цагт чөтгөрийн энерги эцэс төгсгөл нөөцтэй байгааг чамайг хязгаарч дийлэхгүй. Чиний зүрхнээс гарч чөтгөрийн энерги нэг л онцгой санагдаж байна. Чөтгөрийн энерги алгуу Шиан надад уурлахгүй байх гэж үү? Энэ яаж боломжтой юм бэ? Түүний оюун санаа уусчдаг намуухан байсан ч бурхад боломжтойгоор адилхан шигтэн нөлөөг үл тоомсолж чадахгүй. Чиний бие дөнгөж амьлсан тул чамд чөтгөрийн энерги үлдээгүй би чиний эргэн тойронд байсан хүмүүсийг хангах бүх их усрыг устгасан. Чэн Хуан чи одоо надтай хэр удаан тоглож чадах вэ? Хараалид. Би хүмүүс байгаа газар руу явах ёстой. Хажууд хүмүүс байвал би чөтгөрийн энерги төслүүд нөөцтэй болж энэ Шианаас айхгүй шаардлагагүй болно. Битгий зүгтаа ангийн анд Чэн Хуан чи өмнө их сагсуу байсан мэт. Би бусдад уур хөлөг чөтгөрийн энерги болгон хувиргахдаа Чэн Хуан шиг тийм сайн биш 100 цэцгийн хагдралтын хэд удаа дараалал ашигласан дараа миний 8 бэрхшээлийн чөтгөрийн энерги дуусчлаг одоогийн байдлаар аврахын тулд нирваны ураг найтахаас өөр аргагүй. Үгүй миний чөтгөрийн энерги би чөтгөрийн энерги шавчлаа. Шиан чи яагаад надад ямар ч мэдрэмж төрүүлэхгүй байна? Чи яаж бурхад жигшний нөлөөг үл тоож чадж байна? Энэ яаж боломжтой юм бэ?
чиний бодлоор зүгээр л нэг өрөвдөлттэй алиалагч тиймээс надад чам зориулж ямар мэдрэмж чам зориулж байх вүлээ. Харин бурхад руу жигсний хувьд уушлаа. Гэхдээ би ч гэсэн 8 жилийн нэгнийг бидэнд тэгээд 5-ыг нь эзэлсэн болохоор бурхад жигсэд надад нөлөөлөхгүй. Дашин дэлгэхэд би өвөөний сурахтаа бүрэн бүхэл бүтэн гэр бүлээ устгах шаардлагагүй байсан юм шүү. Амгалан норстой ангийн анд Чэнхуа ажиглалтай би Чэнхуаныг айлдаа алдсан. Тэгэхээр надад яг системд биелэн мэддэггүй байна. Нөгөөх чинь амьд байж тарах уу? Систем яг тэгээгүй би баг ойлголоо. Агшаа энэ юу нирваны хуруу. Би Чэнхуаныг цэцгэлсэн тиймээс та одоо аюулгүй. Таны бурхан хүчгсэн гэж өгөн Жан Можийн бүх хүчнүүд түүний удирдлага доор байсан учраас нийгмийн дэг журам цагтдаг байсан. Гэтэл одоо түүний хүчсэн болохоор энэ мужийн эмх замраг байдал орохгүй байх үлээ. Танаас хүргүй зөвхөн Чэнхуан өгөхөд асахгүй түүнтэй хувайлцсан бүх гэр бүл надад далд хүчнүүд мөн устцсан. Одоо үлдсэн хүмүүс нь юу ч хийж чадахгүй хүмүүс. Тэдэнтэй арга хэмжээ авч болно. Гэмт хэрэг буруу үүднүүдэд тэмцэх талаар сурмаар байна уу? Хэрвээ энэ үнэн бол Жан Можид үлдсэн дээрэмчд үнэхээр санаа зовох зүйл биш. Гэтэ чи үүнийг шаяа мөн үү? Эсвэл бүх зүйл иймдээ тулсан болохоор нуух шаардлагагүй байхгүй. Шаардлагатай байхгүй болсон бол тиймээс би энэ ертөнцийнх биш. Тодорхойлбол би хүн биш байж магадгүй. Тэгвэл шээ гэр бүл Жан Можийн далд хүчнүүдийн нарийн төлөвтэй сайн тогтсон. Нөлөө гэмт хэрэгтнүүдийн засгийн газартай хувилдаан бузар муу зүйл хийж хүн сурталтнууд эдгээр буруу үйлдэлүүд бие биенээ хаасаарч байдгийг үргэлж нүдээр харж байна. Тиймээс би шээ гэр бүл хоорондоо холбоотой нөлөө бүхий гэр бүл далд хүчнүүдийг устгаж Жан Можид амар амгалан эргүүлэн авчрах зорилгоор томоохон санаачлага гаргасан. Гэвч Чэнхуан аимшиг зүүн техникээр байсан бөгөөд түүний залбирлах бол шээ гэр бүл төлөвлөгөөр урьдчилах боломжгүй байсан тул тэд нууц техник ашигласан. Намайг шээ ааны бид буулгаж тэдний агуу үйлсийг гүйцэтгүүлэхийн тулд гэтээ намайг дуудсан төлөөсөнд нь тэд энэ явдлыг дахин санахгүй.